За одоо шадивлангийн гүүр гээд сэлб гол дагсан гүүр байна. За эндээс авж байгаа дээж энэ бол яг сэлб голын ихээс аваад явж байгаа 3 дахь дээж болж байна. За 10 дахь дээж гэхдээ яг сэлб голын бол 3 дахь дээж. За үр дүнг нь харцгаая дараа. Шадивлангийн гүүр гээд нэг гүүр байсан. За энэний үр дүнг харъя. Ногоон байна те. За баг иймэрхүү ногоонд орж байна. Энэ хоёрын зааг дээр. За тэгэхээр ногоон байгаа учраас позитив буюу эерэг шадивлангийн гүүрээс авсан сэлб голын дээжин дээр савханцар бактери илэрлээ.